За сайн байцгаана уу бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргье. Бид бүхэн Дорногов аймагт ажиллаж байгаа. За яг одоо бидний энэ зогсож байгаа газар бол Дорногов аймгийн Хатанбулаг сумын нутаг. За иргэд бол 60-ын ганц гэж нэрлэдэг ийм уулзуур газар байна. За эндээс одоо бидний ард тал руу энэ харагдж байгаа энэ замаар 104 км-т ханги мандлын бомб байгаа. За ийшээгээ 368 км-т 5-7 нүүрсний уурхай цогццын сум байгаа. Тэгэхээр энэ одоо зам маань дөнгөж саяхан одоо зам тээврийн яамны ажлын хэсэг ажиллаад 5 сарын 9-ний өдрөөс эхлээд албан ёсоор нээгдэж, за энэ замаар бол нүүрс тээврийн одоо машинууд ханги мандлын бомбтоор экспортын нүүрсээ тээвэрлж байгаа гэдэг мэдээллийг та бүхэнд өгье. За тэгэхээр энэ зам бол анх Тахил Тайхан Транс гэдэг компанитай концессийн гэрээгээр 2020 онд эхэлсэн ийм зам байгаа. Нийт урт нь бол 473 км-ийн урттай. За тэгээд бид бүхэн бас экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсгийн хүрээнд энэ ханги мандлын бомб дээр бас ажиллаж энэ замыг яаралтай улсын комисс хүлээж авах асуудлыг ярьж исэн бол өнөөдөр энэ зам маань бас нээгдээд нүүрсний одоо тээвэр маань автомашинаар тээвэрлэгдэж байгаа гэдгийг хэлье. За мөн бас бидний энэ урд талд энэ 100 гар талд одоо нэг 300-400 м зайд энэ одоо ханги мандлын чиглэлийн одоо төмөр зам харагдаж байна. За тэгэхээр Монгол улсын одоо экспортын уулуурхай гол бүтээгдэхүүн болох нүүрсний экспорт автозам болон төмөр замаар ханги мандлын бомбтоор одоо хил гарахад бол дотоодын талаасаа тээврийн одоо ямарч саадгүй болсон гэдгийг бас энэ дашинд хэлье.